За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2 дугаар улсын 2 дугаар төвийн эмнэлгийн эмч Амар Зул байна. За миний нөгөө ярих сэдв бол ерөнхийдөө витамин архаг хамшинчтай өвчтний амьдралын хэв маяг болон эрдэнэ сэргийлэлт. 2 дугаарт нь болохоор шинийн эсрэг эмийн эмчилгээ, 3 дугаарт нь болохоор хүндрэлээс эрдэнэ сэргийлэх гэсэн юм 3 сэдвийг хийнэ. За зүрхний цэжний өвдөлттэй, амьсгалтай болон витамин артерийн өвчтөнд ерөнхийдөө амьдралын хэв маягийн зөвлөмж бол яг хуучин ерөнхийдөө баримтлалаар ерөнхийдөө баримтлагдж байгаа. Түрүүний мижид сүрийн эмчийн хэлснээр болохоор нөгөө өдөрт 30-60 минутын идэвхтэй дасгал хөдөлгөөнийг 4-5 өдөрт идэвхтэй хийхээс гадна ерөнхийдөө тогтмол бусч гэсэн одоо идэвхтэй хөдөлгөөн хийх нь ерөнхийдөө зүрх судасны эрсдлийг бууруулна гэсэн ийм шинэ мессеж байгаа. За эрүүл хоолтын дэглэмдэр бол бас нэг өөрчлөлт гарсан зүйлөөгүй. Гоцсон угаасаа жимс ногооны хэрэглээ, бүхэл бүрийн илүү эслэг их хэрэглэх, дээрээс нь ханаагүй өөх тосны хэрэглээг багасгах, транс ханаагүй өөх тосны хэрэглээг багасгах, давсны хэрэглээг багасгах, архины хэрэглээг багасгах гэсэн одоо хуучин зөвлөмжөөр угаасаа явж байгаа. За тэгээд амьдралын маягийн менежментийн нэгэн бүлэгтийн 6 зөвлөмжийг зөвлөсөн байгаа. За миний эмчилгээнээсээ гадна амьдралын маягийн хүчин зүйлсийг сайжруулахыг зөвлөж байгаа. За тэгээд энэ амьдралын маягийн хүчин зүйлсийг сайжруулах дотор тамирын эдгэн болон сэтгэл санааны эмчилгээний нэмж эмчилгээгээр оруулах ерөнхийдөө энийг дэмжиж өгнө. За мөн дасгал цуурилсан зүрхний нөхөн сэргийлэх эмчилгээг витамин архаг хамшинчтай өвчтөнд ерөнхийдөө амьдралын хэм маягийг бий болгож эрсдэлт хүчин зүйлийг багасгахын тулд бас зөвлөдөг. За дээрээс нь эрүүл мэндийн салбарын өөр бусад нарийн мэргэжлийн эмчнэр болох ерөнхийдөө хоол зүйч, физик эмчилгээ, сэтгэл зүйч зэрэг одоо ерөнхий болон зүрх судасны эмчээс гадна ингээм хамтран ажиллах юм зөвлөмжийг өгч байгаа. За тэгээд 5 дугаарт нь болохоор ерөнхийдөө ийм зүрх судасны эмгэгтэй өвчтөнд ерөнхийдөө сэтгэл зүйн эмчилгээг буюу сэтгэл готрлын эсрэг бууруулахын тулд ерөнхийдөө зөвлөж байгаа. Хамгийн сүүлд нь болохоор ерөнхийдөө настай хүмүүст голцоо томоогийн эсрэг вакциныг эхлүү зөвлөж байгаа. За ишимийн эсрэг юм. За хуучин зөвлөмжөөр бол ишимийн эсрэг юм хүндрэлээс эрдэнэ сэргийлэх юм энийг угаасаа шинж тэмдэг бүхий өвчтөндөө нэг болон түүнээс дээш эмийн хослолоор ерөнхийдөө хэрэглэхийг шаардж байгаа. За тэгээд тухайн нөгөө өвчтнийхээ одоо өвчний талаар болон эрсдэлт хүчин зүйл эмчилгээний стратегийн талаар тодорхой хэмжээний мэдлэг олгох. За хэрвээ эмийн эмчилгээ эхэлсэн бол эмийн эмчилгээ эхэлснээс хойш 2-4 хоногийн дараагаар ерөнхийдөө эмийнхээ үр дүнг үнэлэх ерөнхий эм зөвлөмж бол өөрчлөгдөж явж байгаа. За яг шинэ мессеж өгөх өөрчлөлт нь бол хуучин бол 2013 онд 2 дугаар игнэний эмчилгээнд нэмэлтээр урт хугацааны өвдөлттэй нитрат болон ивабрадин, никорандил, ранолизинийг одоо зүрхний цахилтын зүрхний цусны даралт болон тэсвэржилтийн байдлыг харгалзан зөвлөдөг байсан бол одоо 2019 оны 2-ын А зөвлөмжөөр эхний 2 дугаар игнэний эмчилгээгээр эхний сонголтоор урт хугацааны өвдөлттэй нитратыг олохоор эхний бүлгийн бета блокатор болон нандегидропиримидины кальцийн антагонистид хэрэглэх заалтгүй тийм бахын хам шинжтэй өвчтөнд эхний сонголтоор ерөнхийдөө зөвлөнө. За тэгээд дараа нь болохоор нэгдүгээр игнэний бета блокатор кальцийн антагонист урт хугацааны өвдөлттэй нитратын бүлэгтээ ерөнхийдөө хяналт хангалтгүй байгаа үед бол дараагийн сонголтоор нь 2 дугаар бүлгийн никорандил, ранолизин, ивабрадин, триметазидинийг ерөнхийдөө зөвлөж байгаа. За дараагийн өөрчлөлт нь 2-ын Б зөвлөмжөд 2 дугаар игнэний эмчилгээний триметазидиний зөвлөж исэн бол 2019 оны өөрчлөлтсөн гайд дээр болохоор 2 дугаар игнэний эмүүдийг үлдсэн одоо никорандил, ранолизин, ивабрадин, триметазидинийг 1-р игнэний бета блокатортай болон кальцийн антагонисттай хавсруулж хэлэхийг ерөнхийдөө зөвлөхөөр шинээр гарсан байгаа.
За яг ингээд нөгөө цэцмийн архаг хам шинжтэй өвчтөнд ерөнхийдөө нөгөө зүрхний цохилтын тоо 100% үйл ажиллагааны алдагдал буюу зүрхний дутагдал байгаа хэсэг. За дээрээс нь даралтны бага даралттай байгаагаас хамаарат эмийн эмчилгээний хослолуудыг юм дөрөв алхмаар ерөнхийдөө сонгож хэрэглэнэ. За ерөнхийдөө стандарт эмчилгээнд дээр болохоор нэгдүгээр алхам дээр бета блокатор юм уу эсвэл кальци антагонистыг дангаар нь эхний сонголтоор хэрэглэнэ. За хэрэг эндээ үр дүнгүй бол 20 дугаар сонголтоор бета блокатор болон дигидропиримидины кальци антагонистыг хавсруулж 20 дугаар эмийн алхмаараа сонгож хэрэглэнэ. Хэрэг үр дүнгүй бол 20 дугаар эмийн эмүүдээ сонгож хэрэглэнэ. За хэрэг зүрхний цохилтын төвийн буюу түүнээс дэш бээр бета блокатор юм уу non dihydropyrimidine кальци антагонистыг нэгдүгээр алхмын сонголтоор хэрэглэнэ. Хэрэг үр дүнгүй бол эхний сонголтын алхмыг хавсруулж ерөнхийдөө хэрэглэнэ. За тэгээд 3 дугаар алхмын үед болохоор нэмэлтээр ивабородины нэмж хэрэглэх байгаа. За зүрхний цохилтын төв 50-аас бага байгаа тохиолдолд нэгдүгээр алхам дээр дигидропиримидины кальци антагонистыг хэрэглэнэ. Үр дүнгүй байвал 20 дугаар алхмаар урт хугацааны үйлдэлтэй нитратыг хэрэглэнэ. За 3 дугаар алхам дээр 20 дугаар алхам үр дүнгүй байгаа бол 1-2 дугаар алхмын хавсралтыг хавсруулж хэрэглэнэ. За 4-р алхам дээр болохоор 2 дугаар эгнээний эмнүүдийг нэмэлтээр хэрэглэнэ. За зүрхний дутагдaltaй 100% үйл ажиллагааны алдагдaltaй өвчтөнд нэг тэргүүнд бета блокаторыг эхлээд дангаар нь сонгодог. Хэрэг үр дүнгүй бол 20 дугаар эгнээний урт хугацааны үйлдэлтэй болон иваборидинийг нэмж хэрэглэнэ. Хэрэг үр дүнгүй бол 3 дугаар эгнээний 3 дугаар алхам дээр 20 дугаар эгнээний эмийг нэмж хэрэглэх байгаа. За даралт багтай өвчтөнд бол ерөнхийдөө маш болгоомжтойгоор бага дозоор бета блокатор болон дигидропиримидины бүлгийн эмийг хэрэглэнэ. За тэгээд 2 дугаар алхам дээр бага дозтой урт хугацааны нитратын бүлгийн эмийг хэрэглэнэ. За 3 дугаар алхам дээр болохоор 2 дугаар эгнээний эмийг хэрэглэж байгаа. За хүндрэлээс үрдсэн сэргийлэх эмчилгээнд дээр бол ер нь синусийн хэмнэлтэд төрөх цэцмийн архаг хам шинжтэй өвчтний антитропик эмчилгээнд дээр эхний сонголтоор угаасаа өмнө зүрхний шигдээс болж исэн титэм цуцын дотор хэмжлэг хийлгэж исэн өвчнөд угаасаа аспириныг 75-аас 80 мг хэлхий зөвлөж байгаа. Хэрэв аспириндээ надрыг байвал клопидогролыг зөвлөнө. За тэгээд клопидогролыг аспиринаас илүү ерөнхийдөө захын судасны эмгэг болон тархи судасны ишимийн харуулт болж исэн өвчтөндөө хэрэглүүл илүү зохимжтой. Энэ нь болохоор 2-ын Б зөвлөмдөө зөвлөж байгаа. За аспириныг болохоор ерөнхийдөө зүрхний шигдээсийн өвчний төвөгтэй цэцэм цусны дотор хэмжлэг хийлгэж байгаагүй тийм өвчтнүүдэд зөвлөл илүү зохимжтой гэсэн 2-ын Б үлгэж зааж байгаа. За тэгээ нэмэлтээр яг нөгөө нэг хүндрэлээс үрдэн цэвэрлэх эмчилгээнд нэмэлтээр төрийн хэмжээ ярьсан энэ 2 мессеж нь болохоор цус алдах өндөр эрсдэлгүй мөртлөө ишимийн өндөр эрсдэлтэй юм өвчтөнд урт хугацааны 2 дахь урдын сэргийлт хийхдээ аспирин дээр ерөнхийдөө 2 дугаар сонголтын антитромботик эмийг ерөнхийдөө зөвлөж байгаа. Энэ нь болохоор 2-ын А зөвлөмж дээр ингэж нэмэлтээр өөрчлөлт орж ирсэн. За 2-ын Б нь болохоор дунд зэргийн эрсдэлтэй дунд зэргийн ишимийн эрсдэлтэй цус алдах эрсдэлгүй өвчтөнд урт хугацааны эрдэнэ сэргийлт хийхдээ 2 дугаар сонголтын антитромботик эмчилгээ зөвлөж байгаа. Энэ шинээр орж ирсэн. За тэгээд тосолсон энэ антитромботик эмчилгээндээ болохоор клопидогрол, прасогрез, ривараксабан, цицакиролыг ерөнхийдөө ингэж сонгож хэрэглэнэ. Тэгээд клопидогролыг 75 мг-аар, прасогрелийг 10 мг-аар, ривараксабаныг болохоор бага дозоор буюу 2.5 мг 2-оор уухаар ерөнхийдөө зөвлөнө. За синусийн хэмнэлтэд титний архаг хам шинжтэй өвчтний цуцан дотор хэмжлэгээсний дараах антитромботик эмчилгээнд дээр стент тасны таваа нэм төрөнд ер нь бол аспириныг 75-аас 100 мг-аар хэрэглэхийг нэгийн зөвлөмжлөөр заасан. За хэрвээ өвчтөн цус алдах эрсдэлгүй бол аспирин дээр нэмээд
Клопидогролыг 75 мг-аар 6 сарын турш хэрэглэхийг нэгэн зөвлөмжтөөр заасан. За хэрвээ цус алдах өндөр эрсдэлтэй бол 3 сарын турш хэрэглэх. За хэрвээ цус алдах эрсдэл нь маш өндөр байвал 1 сарын турш хэрэглэх зөвлөмжийг дээр тусгасан байна. За тосуурын жиргэнийтэй титний архаг хам шинжтэй өвчтний антитромботик эмчилгээнд дээр бол угаасаа витамин К антагонистаас илүү хэрэг нок нь илүү зохимжтой байвал нок сонгож хэрэглэхийг зөвлөж байгаа. Энэ бол хуучин байсан юу? За тэгээд тосгорын жиргэний болон зүрхний шигдээсийн түүхтэй дахилтад ишимийн өндөр эрсдэлтэй цус алдах өндөр эрсдэлгүй мөртлөө урт хугацааны антикоагулянт эмчилгээнд дээр аспиринийг юм уу эсвэл клопидогролыг ер нь нэмж хэрэглэхийг хоёрын бие зөвлөмжөөр зөвсөн байна. За тосгорын жиргэнийтэй мөртлөө антикоагулянт хэрэглэх өөр залттай BC цуцсан дотоорх эмчилгээ эслэний дараах өвчтөнд антитромботик эмчилгээнд дээр стент тавиулж байх ажилбарын үедээ аспирин болон клопидогролыг зөвлөж болно. За тэгээд нокийг хэрэглэх зохимжтой өвчтөндөө илүү нөгөө викаг бусад өөр антиагреганттай хавсуулж хэрэглэхээс илүү зохимжтой байвал дангаар нь ерөнхийдөө хэрэглэхийг зөвлөж байгаа нэгэн зөвлөмжтөр. За rivaroxaban болон dabigatranыг цус стент тромбоз болон ишимийн харуултаас илүүтэйгээр цус алдах эрсдэлтэй өвчтөнд тунгийн ерөнхийдөө багасгаж хэрэглэнэ. Rivaroxabanыг болохоор 15 мг хүртэл багасгаад dabigatranыг 110 мг-аар багасгаж ерөнхийдөө 20 зөвлөмжтөр зөвсөн байна. За тэгээд хүндрэлгүй титэм цусны доторх эмчилгээний дараа хэрэг стент тромбоз үүсэх эрсдэл нь бага хэрэглэсэн стентийн төрлөөс өвгөл хамааран стент тромбозын өндөр эрсдлээс илүү цус алдах эрсдэлтэй байгаа бол ерөнхийдөө 7 хоногийн дотор ерөнхийдөө аспирина зогсоогоод өөр антикоагулянт болон клопидогролтой хамт хосолсон эмчилгээг үргэлжлүүлэн хэрэглэнэ. За гурвалсан эмчилгээг нэрээс дээш сараас дээш хугацаанд хэрэглэх нь болохоор стентийн тромбоз нь цус алдах эрсдлээсээ илүү байгаа тохиолдол ерөнхийдөө хэрэглэн. За тэгээд цаашдын нэг энэ гурвалсан эмчилгээг үргэлжлэхгүй хугацааг нь болохоор тухайн өвчтнийхээ эрсдлийг үнэлж тэгээд тухайн эмнэлгээс гарахтаа ямар байдалтай байснаас нь хамааруулаад цааш нь 6 сар хүртэл нь үргэлжлэхийг ерөнхийдөө зөвлөнө. За тэгээд энэхүү нөгөө цус алах эрсдэлтэй байдаг хоол боловсруулах замын цус алах өндөр эрсдэлтэй байдаг учраас аспириныг дангаар нь эсвэл дафтыг эсвэл антикоагулянтыг дангаар хэрэглэж байгаа үед заавал хавсралтай ходоод хамгаалах протоны памп шахуур уургийг ерөнхийдөө ингибиторыг ерөнхийдөө зөвлөдөг нэгэн зөвлөмжтэй. За статин дээр гарсан шинэ липидийг бууруулах эмчилгээнд дээр гарсан шинэ зөвлөмж нь бол ерөнхийдөө статиныг бол яха бүх өвчтөндөө зөвлөнө. За тэгээ статиныг хансан тунгаар тухайн өвчтөндөө өгöd үр дүнгүй байвал ерөнхийдөө эзотимибийг ерөнхийдөө хавсруулж хэрэглэхийг зөвлөж байгаа. За тэгээд эндээ үр дүнгүй байвал нэмэлтээр PCSK саатуулагчийг ерөнхийдөө нэмэлтээр зөвлөж байгаа. За бусад зөвлөмжийн хувьд өөрчлөгдсөн зүйл байхгүй байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.